Хайгсан. Одоо Монгол улс чинь нүүрс экспортлдог болсон. Тэгээд боловсруулсан нүүрс хятадаас худалдаж авна. Энэ байлд тендер нь 226 тэрбум төгрөгөөр. Тэгээд ягаар манай хятадаас 226 тэрбум нүүрс авдаг. Хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш. Цэг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авна. Төсвийн ерөнхий хэмжээ захирагч нийслэлийн засаг дарга 2025 оны 6 дугаар сарын 10 урилга нийт хөлөө ийм зүйл яригдчихэв. Тэгээд энэс өмнө одоо 5 хоногийн өмнө 6 дугаар сарын 5-нд улсын хурал тогтоол гаргасан. Улсын хурлын тогтоол юуны тогтоол гэхээр утааны сонсгол тэгээд бөө юм болж бидний сонсгол зохион байгуулсан шүү дээ. Тэгээд байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орон дээр ажлын хэсэг гараад хилцээд бага юм болж дүнэлтээ гаргаад суулганаар оруулаад баталсан. Улсын хурлын тогтоол бол хууль хэрэгжих ёстой. 5 хоногийн өмнө улсын хурлын тогтоол гаргадаг. 5 хоногийн дараа нийслэл нь ийм тендер зарладаг. Улсын хурлын тогтоол болохоор утаа гаргадаг нүүрсэнд төсвийн мөнгө зарцуулахгүй 11 дэх залтна. Тийм үгтэй. Нүүрсэнд түлшин төсвийн мөнгө зарцуулахгүй. Нийслэлийн засаг даргаас болохоор нүүрсэнд түлш 226 тэрбумаар худалдаж авнаа. Би нэг ойлгохгүй байна. Энэ эсрэг ажилладаг юм гэсэн. Энэ хууль хэрэгжүүлэх ёстой. Нийслэлийн засаг дарга байна уу, засгийн газар байна уу? Хууль хэрэгжүүлэх ёстой. Тэгээд яагаад улсын хурлын гаргасан тогтоолыг нийслэлийн засаг дарга нь тоохгүйгээр тендер зарлаа. Айгуу сонио асуулт. Тийм болохоор би таны асуусан асуултанд гайхаж байна гэж хариулж байна. Хоёрдугаарт нь зөвхөн техник талаас хагас коксын түлш гэдэг бол одоо ноцч өгдөггүй түлш байхгүй юу? Тэгээд тэрийг ноцдог болохын тулд маш их мөнгө оруулж зөндөө юм холж иж нэг юм бол. Тэгээд ноцолт муутай түлшнээс угаараа хийгээд. Угаарталтын статистик бид нар сая сонсголоор бүгдэд ил болсон шүү дээ. Огц мосцсон. Тэгэхээр ноцолт багтаа түлшийг эдийн зуунуудаар түлхэх юм бол нэг бол бүх 100-аас солино. Тэгэхээр энэ 226 тэрбум дээр чинь дахиад баахан тэрбум бүгд 100-аас солино. 100-аас солихгүй гэж тайлбарлаж байна. За солихгүй бол тэр дотор баахан юм нэмнэ. Баахан юм нэмнэ. Тэгэхгүй шатдаггүй байхгүй юу? Нэмэлт бүтээгдэхүүн хийн. Тэрэнд янз бүрийн химийн бүтээгдэхүүн дотроо хүчин төрөгчдөө шаталтыг дэмждэг юм байна. Инхээр зэрэг юмний төсөв бол үн бол явж өгнө. Тэгэхээр 23 онд нийслэлийн иргэдийн төлөвлөлтийн хурал дээр нэг юм 177 тэрбум төгрөгөөр 115 мянган тонн хагас кокс хатаас авнаа гэж гаргаж ирээд бөө илам болоод тэгээд буцсан. 23 онд шүү. Тэгэхээр яг ингэ үргэлжлээ 2 жил явж байна. Энэ санахад тэгэхээр биш үү? Тэр чинь 1 тонн 1.45 сая төгрөг байсан байгаа байхгүй юу? Тэр үед. За одоо бол магадгүй 2 сая төгрөг болох. Тэгэхээр 1 тонн шахмал түлш 2 сая төгрөг гэдэг чинь тэрний оронд хангалттай газар шат. Эсвэл бол цахилгаанаа бүр хангалттай юм. Цахилгааны үн нэмэгчлээ гэдэг чинь бүр явж энэ бүр шал утгагүй юм орж ирж штэ. Сая 500 2 сая төгрөгөөр нүүрс авч чадтаа гэж юм. Тэгээд энэ одоо ингээ хэрэглэн дээр лаборатори дээр тэр тортог багтаа нүүрсээ шатаахаар тортог баг гардаг. Масс хэрэглэн дээр юм өөр. Масс хэрэглэн дээр 100 мянга айл 200 мянга айл. Тэгэхээр яг өвлийн нөгөө дүн өвөл ингээд хөрс хөлтгөөр инверс гэдэг чинь утаа ингээд тогтцдог. Энэ үед багсарна. Дээрээс нь бага угаарталтад бүртгэв. Ингээд ирэнгүүд яах вэ гэхээр хөх нөгөө олон зуун тэрбум мөнгө хаачих. Дахиад буу юм. Тэгээд эцсийн дүнд нь мөнгө байхгүй. Төсвөө зарцуулсан. Утаан байж идэг. Тэгээд улс төрийн оноо авсан ч юм байхгүй. Ингээд нэг жонхон болох гэж. Энэ мөнгийг улсын хурлын тогтоол дээр бол одоо түлшинд биш дулаалганд эцсийн хүнд төр тогтоо байсавал хамгийн чухал. Дараа нь зарцуулсан мөнгөнд эрсдэл байхгүй. Миний гэр тогтоо болсон, миний гэр дулаахан болсон. Тэрнээс нэг өөр түлш яагаад тэгээд тэр нь одоо байгаа одоо мөнгө байхгүй шүү дээ Монгол улс чинь. Тэгээд байгаа хэдэн валюта буцаагаад нүүрс авахар зараа явж идэг. Тийм мангар юм гэж юу гэдэг. Тэгэхээр миний дүгнэлт хэлэхэд нэгдүгээрт улсын хурлаас том нийслэлийн дарга гэж байхгүй. Хуулиар бидвэл тогтоолоор бидвэл. Хоёрдугаарт нь зарцуулах гэж байгаа мөнгийг ямар ч эрсдэлгүй ухаадаг юм зарцуул. Энэ чинь нийтийн мөнгө. Яг одоо хүнд наалцтай юмд нь зарцуул. За ийм зүйлийг одоо хийхгүй бол өнөөдөр ингээд ярилцчихлаа л да тэр ажлын хэсгийн гишүүд утааны сонсголын дараа дүгнэлт гаргасан хүмүүс. Тэгэхээр одоо гишүүд ер нь албан ёсоор бичгээр шаардлага бол хөрвүүлнэ. Тэгээ энэ
маргааш бараг шаардлага бичээд ингээ хөргөлөх байх. Тасаа шуулган дээр асуух шиг болтой. Тэгш. Аа юм чи.